Орхон аймгийн хэмжээнд орон гэргүй тэнэмэл 35 иргэн байна гэсэн судалгааг цагдаагийн газраас гаргасан байна. Жил бүр хөдөлмөр халамж үйлчилгээний газраас орон гэргүй тэнэмэл иргэдийг өвлийн улирал дуустал төр хоноглох байраар хангаж өгдөг. Тэгвэл тус ажил маргааш нас буюу 11-р сарын 15-наас 2-р сарын 15-ны хүртэл үргэлжлэх юм. За нийгэмшүүлэх үйлчилгээгээд гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг хүүтний улиралд 3 сарын хугацаатай хөдөлмөр халамж үйлчилгээний газар, ерөнхий газараас зарласан тендерт шалгарсан аж ахуй нэгжүүд байв. За Орхон аймгийн хувьд бол 2 төрлийн бус байгууллага маань энэ үйлчилгээг үзүүлж байгаа юм. За энэ жилийн хувьд бол 11 сарын 15-наас одоо авах гээд бэлтгэл ажлаа хангаж байна. За одоогийн байдлаас цагдаагийн байгууллагаас судалгаа авсан 35 иргэний судалгаа ирсэн. Тэгээд 10 сарын 15-наас үеийн маргаашаас эхлээд энэ иргэдэд төр нийгэмшүү, төр байрлуулах, төр хооллох үйлчилгээг үзүүлж эхлэх гээд бэлэн байлаа. За цаашд бол энэ санхүүжилт нугаас өөрөө ингэж орж ирдэг. Яг ингээд энэ нэг өдрийн нэг хүний санхүүжилт нь болохоор 15,000 төгрөг. Энэ бүтэн 24 цагийн хугацаатай тэр иргэдийг байршуулах үйлчилгээ бол биш. Төр байрлуулах, төр хоноглох, төр хооллох гэсэн юм үйлчилгээ байдаг байхгүй. Тэгэхээр тухайн иргэдэг хүүтний улиралд бол тэндээ хоноглуулад оройд нь хооллочоо тэгээд тухайн иргэд нь бол өөрсдөө өдрийн цагаараа бол гарч явах эрх нь бол нээлттэй. Зорилттой бүлгийн орон гэргүй тэнэмэл иргэдийг төр хоноглуулах байраар хангах явцад сэтгцийн өвчтөй болон хорих ангиас суллагдсан иргэд хүндрэл учруулдаг байна. Хүндрэлүүд байна. Одоо өнөөдөр бид нар бас нийгэмшүүлэхээ улсуудтайгаа бас уулзалт хийлээ. Сэтгцтэй улсууд байна. Мөн одоо сая хорих ангиас суллагдсан бас иргэд байна. За энэ дээр бас нэлийн асуудлууд гарч байна. Сэтгцтэй улсууд нээж яхаар шүн нөгөө бас хүмүүсийг амраахгүй, онтуулахгүйгээр шүн жингээ орж ич гараад байдаг ийм асуудлууд байна. Хорих ангиас суллагдсан бас нэг 2 иргэн байгаа. Эдгээр нь болохоор шүн амрахтаа бусдтайгаа бас дарамтлаад одоо ор моронд янз бүрийн зэвсгийн зүйл бас авч хоноод бусдыгаа бас ингэ дамтлаад байгаа юм асуудлууд гараад байна. Тэгэхээр одоо энэ цагдаагийн байгууллагуудад эдгээр иргэдэг бас хандах гай гэж. Орхон аймгийн хэмжээнд жил бүр 30-аас 35 иргэнийг төр хоноглуулах байраар хангадаг байна. Олон жил төр хоноглох байранд үлдсэн иргэдийн хувьд ихээхэн өөрчлөлт гарсныг холбогдох албаны хүн мэдээллээ. Тухайлбал зарим иргэд архинаас гарч мод тариалах, нэг иргэн малчин болсон бол нэг иргэн багш мэргэжлийг эзэмшин ажиллаж байгаа гэлээ.